Сайн байцгаана уу? Маш олон удаан хугацааны дараах миний влог тавтай мориллаа. За, цэлмгийн өрн влог маш их хийгээгүй удцсан байна. Бараг жил шахан болцсон ч байж магадгүй заяа. За, яагаад хийгээгүй вэ гэхлээр нь штэ. Маш их завгүй байлаа. За, энэ удаагийн влогийн маань сэдв болвол Солонгост ирсэн анхны шопинг. За, тэгээд хүмүүс мэдээж ингээл нэг влогоор юу авч байгаагаа ингээл айгүй их ярьдаг штэ. Тэгээд би бас та нарт гол сонирхуулъя гэж бодлоо. За би энэ одоо Солонгост ирээд манайхаа хит хитэн гоё авсан өөртөө. Ерөнхийдөө бол нөгөө нэг яг одоо ингээд Монголоос юм хүм авахлаар ориг хөлх нь мэдэгдэхгүй те айгүй хэцүү сэтгэл санааны дарамттай байдаг штэ те. Тэнгууд байсан. За тэгээд одоо би өнгөцсөн байгаа хантаа байна. Nike хантаа өчтөр би одоо авсан. 209 мянган воноор авсан. Шил загвар юм билээ. Тэгээд амар гоё өмсгөлтэй юм эмгтээлэг байгаа зэм. Тэгээд одоо л чи энэ чи иймэрхүү байгаа ш. За тэгээд би нөхөртөө хэлж байгаа Air Force авъя гэж аягүй удаан бодсон. Тэгээд энэ байна. За өнөөдөр кремээс захиалаад ирсэн. Тэгээд кремийг бол ер нь одоо ингээ манай монголчууд мэдчихэж байгаа шүү дээ тий. Албан ёсныхын газраас нь аваад тэгээд яг одоо ингээ ориггүй юу гэж сав баглаа боодод ингээ бүх юмнуудыг ин үзээ. Тэгээд буцаагаад хайруу ингээ явуулдаг. За би юм хар Air Force авсан байгаа. За яагаад вэ гэхлээр ямар их яагаад вэ зургацсан пенц шиг ярьж ба. Одоо ингээ улирал бол нэгт одоо энэ цэрүү орж ийн. За Монголд бол бүр хүүтэрсэн байна. Тэгээд Солонгост одоо мэдээж ирээд одоо явчаа дахиад сарын дараа ирнэ. Тэнгууд бугаасаа байн ингээд ирэх учраас хар өнгийн пүүз авъя гэж маш их боцсон. Дандаа тод өнгийн пүүз өлсдөг юм билээ. Тэгэд иймиг авсан. За үнийн хувьд бол бит хоёр ингээ хоёулаа хосоор цахиалсан нийлээд 260 хэдэн мянган вон болсон. Энэ юм. За би тэ та нарт бүр гоё юм харуулъя заяа. Өчигдөр би бас дэлгүүр ороод заяа. Нааша төрөөд би за манай гэр бол жоохон замбрааг байгаа. Бас нэг ийм дэлгэг завсан байна. Одоо нэгэнд хит юм бэ хийж байгаа юм чи бүгдийг нийлчих. Ийм гоё дэлгэг завсан. Энэ бол ухаалаг дэлгэг юм билээ. Дэлгүүр ороод ийм нэг цүнх авсан. 49 мянган воноор авсан. H&M-ээс авсан. За ийшээ битээ ороорой гэдэгт харуулъя. Тэгээ айгүй хөөрхөн хүүхдэг бас авсан. Uniqlo-гоос энэ амар хөөрхөн юм билээ. Энд ч болохоор 140 мянган вон гэжсэн заяа. Одоо яг өмсгөх юм тохиромжтой. Хөр харж байгаад ийм хүүртэг авсан одоос Монгол яваад эсвэл одоо үнэхээр хүүтэрсэн өглөө оройдоо гарахад нэлээ хүүтэн байгаад байгаа хөө. Тэгээд би бас танад нөгөө нэг захиалга авсан гоё өмд байгаа штэ энэ. Levi's-ийн өмд байгаа. Энэ өмд мэн. За энэ бол захиалгын өмд байна. Би ингээд энэ хоошоогоо ингээд хийцэн байгаа юм. Тэгээ бүр авсануудаас танад бас айгүй их таалагдсан энэ өмд байна. Яг нэг энгийн юм шиг хэрнээ заяо. Одоо ингээд хүм болгох яг нэг ийм дэнийн загварын юм чөлөөтэй агуу хүмд өмсдөг болсон. Тэгэхээр би бас өөртөө сонирхоод энийг авсан юм. За энэ өмд болохоор 39 илүү 49 мянган вон гэжсэн. За тэгээд нэг юпг авсан бас мэдээж эмгтээлэг бай гэж бодоод авсан. Энэ бас хөөрхөн үнэтэй байсан 49 мянган вон гэсэн юм. За тэгээд одоо энэ өмссөн байгаа миний энэ хар өмд болоод Paul Ham гэдэг нэг брэнд гэдэг байхгүй юу Солонгост. Би эндээс ингээд энэ өмдийг өмнө 3 жилийн өмнө манай унаад авчирч өгөхөд би өмсөж исэн. Тэгээд одоо энэ ингээд авсан чинь бүр шин загвар гарсан байлаа ийм скини. Би бол нэг ийм хөлөөр айгуу туранхайтай болохоор ийм барин өмд өмсөхийг айгуу хүсдэг байхгүй. Тэгээд би энийг авсан. Тэгээд миний шопинг бол нэг иймэрхүү заяа. Тэгээд би дахиад танаас бүр амар гоё харуулъя. За би нэг гадуур нэг ч өмсөхгүй байгаа шүү. За энэ болохоор ингээд Converse-ийн энэ жилийн загвар нэмлээ. За чи юутай хамтарсан гэсэн мөлий өчтөрөөрөө би зааврыг нь уншиж ирсэн. Тэгээд энийг авсан. Энэ одоо ч энд өмсчиж болно. Монголд очиод одоохондоо ч одоо ингээ машинтай юм чи ингээ өмсчиж болно заяа. Тэгээд тийм бамбар загвартай юм билээ. Тэгээд үдээс нь ийм хөөрхөн хартаа. За энийг бол 135 мянган воноор авсан. Ийм. Тэгээд би одоо ингээ хоёр юм гутал авчаад байна. Нэг нь хар, нөгөөх нь ийм хөх. Энэ хоёрыг бол одоо энэ өвөлтөө би ер нь гэхдээ хувцсандаа амар гамтай ахгүй. Жишээлбэл ингээд нэг юм авчихлаарэ айгүй гоё удаан өмсдөг юм. За тэгээд манайдаа сая амралтын өдрүүдээр манай жинжийн найзууд ирээд надад энэ хантаа ийм гоё цэцэг бэлгэлсэн. За тэгээд миний влог нэг иймэрхүү байна. Өнөөдөр би влогоо бүтэн биччихье. Одоо ажилдаа гарах чинь. Тэгээд ажилдаа гарч ирээд тэгээд оройдоо ингээд влогоо үргэлжлүүлье. Тэгээд одоо энэ хувцасаа хаанаас авсан яасан хийсэн гэж асуумаар байгаа бол над руу Instagram хаяг минь бичээрэй. За одоо ажилдаа явнаа. Одоо гаражнаас машин аваа гараад ирье гэсэн. Манайх бол одоо энд өмнө нэг гэрээ танилцуулж ирсэн шүү дээ Солонгост гэрээ. Энд чинь юм 6 лифттэй энэнгээр зөвхөн хүмүүс зорчно. Энэ ингээд болохоор
Ачаа одоо нөгөө нүүлгэлтэй юмнууд ингээд зурчноо гэсэн үг. Хаа нэгч үзье. Гадаа гарыг. Манай энэ хавьд бол гадаадууд айгүй их амьдардаг байхгүй юу? Одоо хог ачиж. Зэ ингээ гадаа гараад. Зэ манайх нэг энд байдгийн. Одоо яг энд бол бас өмнө жилийн миний влогийг үзчихсэн бол мэдэх бах уу. Тэгээ энд ингэжсэн. Тэндээс одоо манай хүн гарч ирнэ. Одоо тэгээ ажилдаа явнаа. Бас машинтайгаа явдаг байгаа. За гадаа бол үнэхээр гоё дулаахан байна. Өнөөдөр. Гэтэ бас ялч өнөө нэг жоохон юм сэрүү бол орцсон байгаа. За ингээ манайх интеллигент B корпуст нь ингээд байдаг байгаамаа. За манай хүн ирлээ. Би ч адаас явж явах тусалдаг байхгүй юу? Ямар амар хипхоп ирд юм бэ? Дуу муутай байна. Яа одоо ингэж явлаа. Манайх бол нэг ажлаасаа бол нэг бас хол биш. Нэг хөөхөн гүүр даваад орчдөг байхгүй юу? Нэг л гүүр давсан хүүхэн болчиход байгаа шүү дээ энэ нөхөр. За ийм байна. I need you God гэдэг дуу шүү. Тэр. За одоо ингээ ажил руугаа явнаа. За тэгээд Slogson vlogтай хамт байгаараа. Тэгтээ ингээ влогоо хийгээч гэсэн маш их хүмүүс байсан. Бас талархаж байна. Одоо баян хийн гэж хэлж чадахгүй ч ямар тааш би бол влогоо хийн. Өөрөө бодсон тэгээ ажлынхаа завчлаар бас нэг Монголоос манай дүү надад ийм түүхийн ном захисан байхгүй юу? Тэр номыг нь одоо ийшээ орж шууд тавьчихжээ. Тэгээд 97 оноос яваад чадахгүй байгаа. Монголчуудад ингээд тайлбарлаж өгөх гэсэн ш. Бас влогстэй хүмүүсээ мэдчихэж байгаа. Энэ үйлчлэг чи айгүй гоё штэ. Одоо өмнө нь бас нэг рилээр ярьсан байсан. Та их маань мэдчихэж байгаа ингээд хаягаар хотын шуурхаа ингээд хүргэцдэг. Одоо ороод бод сауд бодос батлаад хийгээд байна. За одоо ингээд ажил дээрээ ирсэн явж байна. Одоо монголчууд бол бас мэдэх бах уу энэ энчонд идэг захт машины захыг. Монголчууд гэхгүй штэ ээжтэй дэлхий дахин мэдчихэж байгаа илүү дээ. За түрүүмээс ийшээ аваад нөгөө номоо өгчөөд эрэх замаараа нэг копи авч уулаа. Копигоор минь дүүрэн чавг байлаа. Тэгээ одоо ямар мөнгөөр авсан юм хаялтаа аш гэж одоо би бүгдийг нь уучлаа. Гэхдээ уул нь энийг би аваагүй байхгүй юу? Угнаа авсан тэгснээ нялган бэн чи өө гэд. Тэгээ би болохоор энэ латте авсан юм л да. Энэ латте маань болохоор бас хит их амтгүй юм аа. Ядаргаатай те. Тэгээ олон юм яриад байдсан бас тийм байла. Чи тэгээ манай влогийг үзчихэж хандаж 1 2 үг хэлээчтэй хөө. Isa яшгэ болоочтой болоо юу. За юу вэ гэдэг үг 3 удаа хэллээ. Чиний ажлыг чинь жоохон танилцуулж ярих уу яах вэ? Яри. Ингээл болоо юу. За Монгол руу ингээ машин бас авч болно та хэд маань хэрвээ сонирхож байвал штэ тий. Өчигдөр нэг буруу юм ярангуут буруу дээрээ буцаагдах гэдэг болохоор олон юм яриха болсон штэ шиг. Тэг ингээ өдөр явж ийн түрүүн бас гэртээ сайхан цөв мөвнга идчихэд гараад ирсэн байгаа. Энэ нөгөө авсан хантаац маань нэр үнэхээр гоё супер юм байна энэ хараа. Айн гоё юм байна. За влог үзээ байж байгаараа үргэлжлүүлэх шүү.